Оройн хүргийн эрхэм үзэгчдээ Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг Улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Уянга Өргөдөн оролцож байна. Танд энэ оройн мэндийг хүргэе. Оройн мэнд. Улсын хурлын гишүүн Уянга 1993 онд 10 жилийн 40-р дунд сургууль, 1999 онд Дорн техник дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлэр, 2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч мэргэжлэр тус төгссөн. 1998-аас 2001 онд Eagle телевизэд нэвтрүүлэгч, сурвалжлагч, 2001-ээс 2004 онд Арчилсан намын олон нийтэд харилцах хэлтсэст, 2004-өөс 2009 онд Монгол Таймс сонины эрхлэгч, 2009-өөс 2010 онд Улс төрийн сонины эрхлэгч, 2010-аас 2011 онд Монголын үндэсний Арчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 оны Улсын хурлын 6 дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. За тэгэхээр бидэнтэй хамтдаа ярилцахаар ТV5 телевизийн сэтгүүлч Оюн Сүрмэн манай студид ирсэн байгаа. За тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайдад 5 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн байгаа. Тэгэхээр асуулга тий Монгол Улсын ерөнхий сайдад 5 зүйл бүхий асуулга хүргүүлсэн байгаа. Тэгэхээр асуулгынхаа хариуг ер нь авсан уу гэдгээс яриагаа эхлэе. Оюутлахын талаар тий 5 зүйлтэй асуулга засгийн газар тавьсан ерөнхий сайдад. За энэ бол оюутлогын хөрөнгө оруулалттай холбоотой хөрөнгө оруулалтын анхны хөрөнгө оруулалтын хэтрэлттэй холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг засгийн газраас гарсан 3 сайдын тушаалтай. За жил гаруй ажилласан энэ ажлын хэсэг дүнгээ гаргасан. Гэвч одоо дүн нь танилцуулагдахгүй байгаа их хурл болон засгийн газар дээр. За тэгээд танилцуулга засгийн газар хэлцээд одоо ер нь ямар дүгнэлт гаргав, энийг юу гэж бодож байна? Хамгийн гол нь энэ шалгалтын дүнг яагаад төрийн нууцад хамааруулва гэдэг ихний асуулт. За дараа нь оюутлогын төслийн далдуурхайн санхүүжилт, нэмэлт санхүүжилт гэж яригдаад байгаа. Энэ хөрөнгө нэмэлт санхүүжилтийн асуудал засгийн газар ямар байр суурьтай байгааг бас сонирхож байна. За 3 дугаарт ер нь бол оюутлогын хөрөнгө оруулалт анх яригдсан цагаас эхлээд байнга тасралтгүй өсөн нэмэгдэж ирсэн. Анх 2.4, тэгээ 2.7. За тэгээд гэрээ байгуулагдах үед 5.1 тэрбум болгосон. Энэ өсөн нэмэгдэлтүүдийн учир шалтгааныг бас тодруулах асуудал байгаа. За мөн одоо төслийн хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын гэрээ болон төслийн техник эдийн засгийн үндэслэлт анхны хөрөнгө оруулалтууд их зөрүүтэй туссан байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд 4 тэрбум гээд тээзүүд болохоор зэрэг 5.1 тэрбум гэсэн. Тэгээ ер нь бид нар цаашдаа аль тоог нь баримталж явах юм бэ гэдэг төв тодорхой болох хэрэгтэй байна гэж ингэж одоо асуусан байгаа. За тэгэхээр засгийн газараас хариулт ирээгүй байгаа. Хариулт өгөх хугацаа бол сарын хугацаа байдаг юм байна. Тэр нь энэ сарын 18-нд дуусах юм байна. Тэгэхээр энэ дотор хариулт ирэх байхаа гэж ингэж найдаж байна. Тэгэхээр оюутлогын төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийн тайлан гээл болгоог байгаа. Тэгэхээр та үүнийг бол төрийн нууцад хамаарах асуудал биш ээ гэсэн ийм зүйл ярьж ирсэн л да. Энд дэр та тодруулж ярихгүй. Би төрийн нууцын тухай хуулийг авч үзсэн. Шууд энийг хамааруулах тийм заалтыг бол олж үзээгүй. За бас холбогдох хуулийн хүмүүсээс энэ талаар лавлага авсан байгаа. Манай гишүүд лавлага явуулсан. За энэ лавлаганы хариу харах ирээгүй байна. Ер нь бол энийг харна. Гэхдээ миний зүгээр итгэл үнэмшил бол юу вэ гэхээр оюу толгойн гэрээтэй холбоотой хөрөнгө оруулалт энэ зардлуудыг Монголын тал 34% төлж байгаа бид нар тийм үү. Өндөр хүүтэй зээлээр төлж байгаа. Сая ч гэсэн бид нар одоо 100 гаруй сая долларын төлбөр хийсэн. Тэгэхээр бид нар мөнгө төлж байгаа. Гэхдээ өөр ашиг нь хүртээг байна. Энэ бол үнэхээр баялаг орд мөн. Тэгэхээр ямар ч байсан энэ оюу толгой бол нэг талаасаа юм. Нөгөө талаасаа болохоор зэрэг оюу толгой Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн л нэг шүү дээ. Онцгой эрх бол оюутлогод хуулиас гадуур онцгой эрх байхгүй. Бид нар гэрээгээр өгөх ёстой эрхүүдээ өгсөн, тодорхой хэмжээний татваруудыг тогтворжуулсан гэх мэтчлэнгийн өгөх эрхүүдээ бол өгсөн байгаа. Тэгэхээр нэг аж ахуйн нэгжийг шалгасан шалгалтын дүн одоо төрийн нууцад хамаарах ийм одоо онцгой үндслийг би жишээлбэл хуулиас өөрөө олж хараагүй. За хуульчийн нүдээр бол арай өөр тайлбар хэлж магадгүй гэдэг ингээд лавлага явуулсан байгаа. Ямар ч байсан Монголын ард түмэн мэдэх ёстой гэж үзэж байгаа зарим нэгэн зүйлүүдийг би дэлгэж тавьж байгаа шалгалтын материалаас мэдэх ёстой, мэдэх эрх нь бол хуулиар байгаа гэж ингэж үзсэн материалуудаа би дэлгэж тавьж байгаа. Оюутлогоос авах 130 сая Америк долларын одоо татварын хэмжээг 100 саяыг нь одоо байхгүй болгосон тухай Ганбаатар гишүүн ярьж байгаа. За энэ тухай бол энэ 100 сая Америк доллар гэдэг бол 180 гаруй тэрбум төгрөг гэж байгаа. Энэ одоо манай дутагдаад байгаа сургууль цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдчих хэмжээний мөнгө гэж байгаа шүү дээ. Энэ дээр бол хинч санаа зовхгүй, төрийн өндөрлөг үзэж дуурахгүй, хэдэн бие даагч гишүүд л дуурайд байгаа шүү дээ. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа? Ер нь авах ёстой татвараа ер нь Монгол улс авч явах ёстой.
Яг хоо энэ дээр санаад зовж дуурч байгаа хүмүүс бол байна л да. Бид дэндүү цөөдөж байна. Би дагчтаас гадна миний бие ч гэсэн бас одоо санаа тавьжлаа яг үнэ хэлэхэд үндэ тийм. Тэгэхээр альва компани татвартай холбоотой маргаан үүсгэж болдгийм байна. За энийг нь шийдвэрлэдэг маргаан таслах зөвлөл гэж байдаг юм байна. Мэргэжлийн хүмүүс шалгалт орууллаа. Хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлээгүй, хууль зөрчсөн, гарцаагүй татварын акт тавих хэвээр хуулийн дагуу л одоо тэр жирийн байцаагч ажиллаад татварын даргуулаа тавьсан байна. За тэгээд нөгөө тал хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэсэн байна. За маргаан таслах зөвлөл дээр шийдэгдэж ирсэн бүх хэрэгүүдийг харах юм бол хамгийн дээд нь одоо 20-25%-ийг нь л одоо хүлээн зөвшөөрч нөгөө гомдлыг хэрэгсэхгүй болгож бусдыг нь төлөвлөдөг. Ийм л одоо жишг журам байдгийн байна. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийдөө татварын байцаагч нар хуулийн дагуу зөв зөвтэй ажилласан л байдаг. Би одоо ч гэсэн оюу толгоон одоо оюу толгой дээр ажилласан манай татварын байцаагчид бас хуулийн дагуу шударгаар ажилласан зохих одоо баримтуудыг нэхэд тэг болохгүй болохоор нь одоо хуулийн дагуу акта тавьсан л гэж бодож байгаа. Гэтэл маргаан таслах зөвлөл анх удаа түүний одоо хэдэн хувийн байна? Бараг 70-80% хүчингүй болгосон ийм тохиолдол анх удаа гарч байгаа. Зөвхөн оюу толгой дээр. Үнэхээр харамсалтай. 130 саяын 30 саяыг нь бол хүчингүй болгол бид бас за энийг иймэрхүү жишг байдаг юм байна. Ийм үйл ойлголцол болсон юм байна гэж ойлгож болно. 100 саяыг нь хүчингүй болгоно гэдэг бол хүлээн зөвшөөрөхөд өх төвхтэй үндслэл. Үнэхээр өнөөдөр бол бид нар мэдж байгаа штэ. 3 ээлжээр хүүхдүүд хичээлж байна. Орой 4 цагаас яваад 8 өнгөрөөж тараад 2 км гэрлүүгээ алхаж харж байгаа 3 дугаар ангийн 7-8-9 настай хүүхдүүд байна. Замдаа нохоод уруулж байна. Гэртээ харж чадахгүй айж байна, имэж байна. Дээрээс нь бид нар 20 хүүхэд байх ёстой цэцэрлэгт өнөөдөр 50-60-аар эхэлдээд даагаар дутснаас болсон юм уу яасан хүүхэд цэцэрлэгт нас орж байна те. Яагаад ийм байхад Монголын төрийн төлөө ажиллаж байгаа хүмүүс санаа зовхгүй тэр одоо татварын ерөнхий газрын дарга Батмагнаад би ингэж бодохоор одоо өмнөдөө бас одоо уур урж байгаа юм л да. 180 тэрбум төгрөгийг зүгээр суллаад явуулдаг энэ ямар одоо арилцсан дотортой хүмүүс вэ? Эсвэл одоо тэр татварын байцаагч огт худлаа үндэслэлгүй 130 сая долларын татварын өр тавьсан юм уу? Эсвэл тэр байцаагч хариуцлага тооцох ёстой гэсэн үг үү? Ийм их үндэслэлгүй, ийм их татвар аж ахуйн нэгжлэр тавьсан бол тэр байцаагчаас хариуцлах ёстой, хүлээх ёстой болно доо. Тэгээ энэ ямар нэгэн ойлгомжтой юм байх ёстой. Гэтэл юу ч ойлгомжгүй. Энэ төр юунд нь ч хариулт өгч чадахгүй ийм ойлгомжгүй байдал бол иргэдэг үнэхээр бухимдуулж байна. Үнэхээр таны хэлсэнчлэн 180 тэрбум, 200 тэрбум төгрөг гэдэг бол өнөөдөр Монголын сургууль цэцэрлэгийн асуудлыг бараг л бүхэлд нь шийдчих юм өнгө шүү дээ. Энийг зүгээр одоо гадны компанид найр тавиад буулганд нь ороод ингэж явна гэдэг бол дэндүү харамсалтай уур хүрэхэд багтна хэрэгэлтэй. Монгол үндэстэн бол жирийн иргэдээсээ эхлээд төрийн өндөрлөгт гарсан хүмүүс нь хүртэл хуулиа дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Бүгдээрээ хуулиа дээдлцгээе. Тэгээ энэ дээр одоо ямар нэгэн арга хэмжээ авах одоо их хурлын зүгээс ч гэдэг юм уу арга хэмжээ авах одоо санал оруулах тийм боломж нөхцөл хууль эрх зүйн орчин юм байд юм. Ер нь оюу толгойн асуудал сүүлийн үед их одоо босч ирж байна л да. Би дагч гişүүч ярьж байна. Миний би ч гэсэн асуулга тавьж ер нь оюу толгойн хөрөнгө оруулалттай холбоотой шударга өсвөлтлүүдийн талаар дистаратаа ярьж эхэлж байна. Тэгэхээр Монгол Улсын их хурл энд их нэлээд том анхаарал хандуулах ёстой гэж ингэж бодож байгаа. За энэ асуулгын хариу ирмэгц би асуулгын хариуг Улсын их хурлын чуулганаар сонсох юм хүсэлтэй байна. Энийг олон нийт бас үзэж ер нь оюу толгой дээр юу болоод байгаа юм бэ гэдэг талаар илүү нээлттэй мэдээлэл авах боломж олдох байх гэж ингэж найдаж байна. Хамгийн гол нь Монголын ард түмэн энэ гэрээний талаар энэ яагаад алдаатай гэдэг байгаа. Яагаад Монголын төрийн хүмүүс 2-3 байр суурьтай ингээ хуваагдчихад яваад байгаа юм бэ? Цаад учир нь юу юм бэ гэдгийг системтэйгээр ойлгох бололцоо олох гэж одоо миний би явж байгаа. Тэгээд бид нар нэг ойлголттой болсны дараа энэ гэрээг ашигтай болгох тэр нөхцөл бололцоо бүрдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ер нь тэгээд та бас сая ярьлаа л да ер нь Монгол улс бол нөгөө өөцөө ухуулаад байдаг. Тэгсэн мөртлөө өөрийнхөө амийг ухуулаад байгаа мөртлөө өөрснөө өөр төлөө суугаад байдаг. Энэ нөхцөл байдлыг ер нь яаж сайжруулах вэ?
Ер нь энэ гэрээг сайжруулах бололцоо дандаа байх ёстой. Хэрвээ энэ аль нэг талдаа ашиггүй, нөгөө талаа хэд одоо алдагдалд оруулсан ийм нөхцөл байдал үүсэх юм бол нөгөөд нэг тал нь гэрээгээ цуцлах ийм одоо санал тавих хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед авсан мэдээлэлээр бол бидний талаас гэхээсээ илүү нөгөө талаас энэ гэрээг өөрчлөх ийм саналууд бол бодиттой саналууд ирж байгаа юм байлээ. За энэ дээр үүдээд монголчууд энэ гэрээний асуудлыг бүхэлд нь эргэж харах, яаж хоёр талдаа харилцан ашигтай болох вэ гэдэг дээр шийдлүүдэд ярилцах бололцоо одоо үүсэж байна гэж ингэж бодож байна. Бас эх 7 хоногоос өнгөрсөн энэ 7 хоног гэхэд манай шудраг сэвслийн бүлэг дээр Rio Tinto буюу одоо нөгөөдлийн хөрөнгө оруулагч Turquoise компаниас ирж байгаа саналуудын талаар ярилцсан. Тэгээд бид нар бол бас их хурал дээр бүлгүүд дээр ярьж явж байгаа юм билэ. Төр засаг зэгцрээд ингээд өрмөгц. Ер нь эх 7 хоногоос энэ бүлгүүдэд танилцуулагдаж дуусаад оюутлогын гэрээнд хэрхэн хандах вэ? Цаашид энийг яаж ашигтай болох вэ гэдэг талаар нэлээд яриа хэлцүүлгүүд өрнөх байх. Гэхдээ нэг саашаалтай зүйл бол ашгүй бидний тэмцлийн үр дүн сая одоо 10 жилийн дараа энэ их хурал дээр эрх мэдэл бүхий хүмүүс нь тэр байтугай энэ гэрээг байгуулсан хүмүүс энэ гэрээ өөрөө алдаатай болсон юм байна. Бид нар сайжруулах хэрэгцээ байгаа юм байна. Монголчууд энэ үр төлөөд алдагдалд ороод бүр балархаар шахаж байна гэдгийг ойлгож хүлээж авч бүгдээрээ нэг болёо гэдэг юм санал тавьж байгаа нь бас одоо их нааштай үр дүн юмдаа хажууч гисэн гэж боддог. Та саяхан энэ Австралийн парламентын дарагтаа уулзаж энэ Rio Tinto-гийн талаар бас санал солилцсон гэж сонссон. Энэ талаар юу тухай ярьсан бэ? Бид нар энэ гэрээ бол одоо монголчуудад ирэх ашиг нь улам бүр холдоод ихтгэл найдваргүй болж байна. Олон хүн энэ талаар эргэлзэж байна. Манай парламент дээр ч гэсэн одоо цөөнгүй гишүүд бас энэ гэрээнд санаа зовж байгаа. Хэрвээ та одоо үнэхээр олон улсын парламентын холбооны ерөнхийлөгч болох юм бол ер нь энэ жижиг буруу орны байгалийн баялагийг цөлмөж авч явдаг хүмүүст нь иргэдэд нь ашиггүй те ийм байдлаар одоо жинхнэрээ хэлвэл арай одоо чин үнээр нь хэлвэл одоо дээрмийн ийм гэрээнүүд хийгдэж баялагын цөлмөдөг энэ байдалд ер нь том орнууд анхаарлаа хандуулах цаг болсон байна. Олон улсын парламентын холбооч гэсэн энэ талд бас та анхаарал тавьж ажилласаа гэж ингэж хүсэж байна гэж хэлсэн. Тэгээ яг хатагтай бишоп гойл энэ Rio Tinto компани талаар Монголд нөлөө бүхий том хөрөнгө оруулагч болсон энэ талаар бас өөрөө сайн мэдээлэлтэй байсан. За үнэхээр одоо сонгогдвол бас энэ талаар анхаарнаа гэж хэлсэн л дээ. Монгол улсын ерөнхий сайд бол бас энэ өнгөрч байгаа 7 хоногт бол албаа өглөөлдөө. Тэгэхээр таны санал одоо нөгөө асуулгын хариуг одоо хэн өгч таарах вэ? Одоо дараагийн ерөнхий сайд томилогдлоо гэхэд та энэ оюутлогын талаарх асуулга дахиад дараагийн ерөнхий сайдад тавина гэсэн үг үү? Монгол улсын ерөнхий сайдад тавьж байгаа. Ерөнхий сайд бол субъект. Тэгэхээр тэнд одоо хэн байхаас үл хамааран миний асуулгын хариу хуулийн хугацаанд ирэх ёстой. Монголын төр ингээд зогсож байгаа биш үү? Тэ засгийн газрын тасралтгүй түүний албыг үргэлжлүүлээд гүйцэтгээд явж байгаа хүмүүс байгаа. Дараагийн шинэ ерөнхий сайд томилогдмогцтой тэр үш тавх сайд дамгаа өгөөд ингээд явна. Монгол төрийн алба тасралтгүй байдаг юм шин чанартай. Тэгэхээр дахиж асуулга тавих шаардлагагүй. 4 сарын 18 гэхэд миний асуулгын хариу ирэх байхаа гэж бодож байна. Одоо манай сайхан бэлэг дараагаас хэрэглэх газрын даргын ажлаа хийгээ явж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр хугацаанд ирэх байх гэж бодож байна. За тэгэхээр засгийн газраа одоо унагчлаа. Төр засгаа одоо яаж тогтвортой байлгах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Ард түмний хувьд бол төр тогтвортой байх нь хамгийн чухал байгаа. Тэгээ ардчилсан намын зарим гишүүдтэй өнөөдөр уулзч үзлээ. Тэгэхэд одоо бие даагчдыг ч оруулъя. Бүх парламенттайгаа нам эвслээ оролцуулаад одоо ер нь үндэсний их эв нэгдлийн засгийн газрыг байгуулах зүйтэй гэсэн санаа бодолтой хүмүүс ч бас ярьж байна л да. Таны бодлоор ер нь одоо энэ засгийн газрыг ямар аваасаа гэж үзэж байна? Бид нар ер нь 96 оноос хойш олон засгийн газар байгуулсан. Тэгээд засгийн газруудаа янз бүрийн гоё нэр зөндөө өгч үзлээ. Үндэсний их эв нэгдлийн, эвлэрлийн засгийн газар, шинжлэлийн засгийн газар гэх гоё нэрүүд өгсөн. Тэр гоё нэр бол одоо дууссан баг. Ер нь бид нар энэ үндсэн хуулийн хүрээнд байж болох болон болохгүй бүхэл хэлбэрээр засгийн газар байгуулсан. Инхээр бид нар ерөөсөө тогтворгүй байдаг чинь энд хин нэгэн хүнээс ерөөсөө болохгүй байна. Ерөөсөө тогтолцоо систем бүтэц бүхлээрээ л ерөөсөө Монголын төр засгийг тогтворгүй байлгадаг, бие бинийгээ татаж унгаадаг, хинтэнд ихтэй эрх мэдэл байдгүй. Ийм л систем, ийм л хуулийн орчин, үндсэн хуулийн ийм л орчинд бид нар 24 жил амьдарсан байна гэдгээ одоо шалтгаанаа зөв олж харах хэрэгтэй байна. Би хэдийгээр засгийн газрыг унгаах санал өгсөн боловч засгийн газар бол яг үүндээ надаас олж унаагүй.
арчилсан намын өөрөөс нь болж унсан. Манай эрх барьж байгааг бол арчилсан нам өөрөө бүлэглэлүүдэд хуваагдсан, фракцуудад хуваагдсан мэдж байгаа тийм. Энэ фракцуудын тэнцвэр, энэ фракцуудын зөрчил дунд Монголын төр өөрөө дэмжинж идэг. Тэр бид нар ийм дэмжинлийг байхгүй болгохын тулд өнөөдрийн нөхцөл байдал донд том хэлцээрийг эхлүүлэх ёстой байхаа. Би сэтгүүлчээр ажиллаж байхдаа ч гэсэн хэлж байсан Монголын нийгэмд ерөн том зөвшөлтсөл хийх хэрэгтэй байна. Энэ зөвхөн парламентын, энэ ордон доторх зөвшөлтсөл биш ээ. Ерөөс нийгмийн том зөвшөлтсөл хэрэгтэй байна гэж. Тэгэхээр энэ нийгмийн том зөвшөлтслийг юугаар хийдэг юм бэ? Юу илэрхийлдэг юм бэ гэвэл үндсэн хууль илэрхийлдэг. Бид нар 92 онд нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихдээ бас нийгмийн том зөвшөлтсөл хийсэн. Энэ бол бидний 92 оны үндсэн хууль байсан. Бид нар арчлалыг, хүний эрхийг бие биендээ хяналттай ийм олон намын системтэй ийм төрийг бий болгоё гэсэн тэр зөвшөлтслийн маань үр дүн 24 жилийн дараа одоо ийм байна. Төрөн докторгүй, хин ч итгэж болдгоо. Төр докторгүйгээс болоод гадаад харилцаа өөрөө бас одоо их эмзэг байдалд байдаг. Хөрөнгө оруулалтууд эмзэг байдалд байдаг. Тэр бид нар юуны өмнө одоо энэ нөхцөл байдал бид нарт юуг тулгаж байна гэвэл бид нар өөрөө өөрсдийгөө бодит байдал маань байгаа л юм. Энийг ойлгох хэрэгтэй. Энэ юунаас болоод байна? Энэ ерөөсөн уянгаагаас биш, алтан уягаас биш, хэн нэгнээс биш тий. Ерөөсөө л манай систем бидний байгаа өгөгдөл үндсэн хууль дүрм журам биднийг 24 жилийн өмнө хайрцагсан тэр хайрцаг өөрөө протекшнл арай л жоохон болохгүй л байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг л бид нар их ойлгож хандах хэрэгтэй юм аа. Төрийг намууд биш, нам дээр төвлөрсөн биш, ерөөсөн үндэсний эрх ашиг дээр төвлөрсөн тийм засаглал байдаг баймаар байна. Намуудын эрх ашиг гэж юм төрд байхаас илүүтэй үндэсний эрх ашигыг бид нар хамгийн түрүүнд тавьдаг болмоор байна. Ийм системийг, ийм зарчмыг яаж үндсэн хуульдаа суулгаж болох вэ гэдгийг бид нар ярмаар байгаа юм л да. Явж хин нэгний засгийн газар биш. Ерөөсөө л энд Монголын засгийн газар байгуулагддаг. Тэр нь тогтвортой олон түмнийхээ төлөө ажиллаж чаддаг. Тэрийг байгуулсан бүх парламент тэр аяараа бүгдээрээ хариуцлага хүлээж чаддаг ийм л баймаар байна. Одоо манай парламент бол нэг биш шүү дээ. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Хүн болгон өөрийгөө дуурахгүй бол бас болохгүй. За өнөөдөр бүгдээрээ жишээлбэл алтан уягийг дагаад явъя гэвэл одоо юу ч ярихгүй, хэнийг ч шүүмжлэхгүй байна гэвэл энийг бас Монголын олон нийт нь хүлээн зөвшөөрөхгүй юм байдал. Өө эн чинь бүгдээрээ нэг тоонд орчин ингээд бүгдээрээ амандаа бүлэх залгичиж бүгдээрээ нэг юм юу гэдгийг бариулчиж амаа ориулчиж гээд ингэдэг. Ер нь тэгээд энэ явж бас заримдаа анзаарсан бол парламентын энэ танхим дотор гэхээсээ илүү заримдаа фейсбુક дээр, твиттер дээр, хэвлэл мэдээллээр асуудал шийдэгдэж явах жишээтэй тийм. Монголын засаг зөвхөн намуудаасаа төдийгүй олон нийтээс, гадныхнаас, мөнгнөөс маш их хамааралтай болсон. Тэгээ энийг л бид нар засаж жинхэнэ одоо төр үндэсний эрх ашигт урт удаан хугацаанд үйлчилж чаддаг тийм тогтвортой төрийг бий болгохын төлөө явах хэрэгтэй. Энэ бол гарцааг үндсэн хуулийн өөрчлөлт. Тэнгэрийн дор төрснийх хураан, нараан дээжилцгээе. Төрийн дор төрснийх хуйлаан, Монгол ёсон дээдэлцгээе. Нэг зүйл сонирхмаар байна. Одоо энэ засгийн газар байгуулах гээд нам эвслүүдээс зөвшөлтслийн ширээний ард цогноос тодорхойлоод байна. Хэрвээ танд одоо сайдын албан тушаал амлвал одоо энэ засгийн газарт орж ажиллах уу? Гэхдээ тэр нэг чухал биш. Дараагийн би бол анхын засгийн газар байгуулагдахад хэлжсэн миний санал бол хэрвээ энэ алтан уягийн засгийн газар унах юм бол дараагийн засгийн газрын хувилбар бол байхгүй. Бүх бололцоо шавхагдлаа. Тийм учраас бид нар том зөвшөлтсөл хийж үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ бүгдээрээ явах юм үүрэг хариуцлага энэ парламентд оногдож байна гэдэг би хэлжсэн. Би тэр байр суурин дээр тууштай байна. Ер нь бол яг хөө миний үе би бол парламентд орж ирээд 2 жил болж байна. 2 жил гаруй болж байна. За миний үеийн шинээр орж ирсэн цөөнгүй хүмүүс байна. За бид нар бол юу гэдгийг их одоо сайд болон яг энэ систем бол хинч сайд болоод том юм алхуулж чадхаа байсан, том юм урагшлуулж чадхаа байсан ийм систем. Тэгэхээр энд хинч сайд болсон бид нар одоо 5 алхам урагшаа алхах чинь да гэж найдах найдвар байхгүй. Би тэрийг л хэлээд байгаа.
зөв систем бий болох юм бол тогтвортой зөв систем бий болох юм бол хинж сайд байсан тэр ажил урагшаа авах бололцоо байгаа. Одоо ийм бололцоо байхгүй учраас бид нар сайд болно гэдэг амбицтэй биш. Зүгээр нэг намтартаа тэдээс тэдэн онд тийм нэг сайд хийжсэн юм а гэдэг юм л нэмэх төдий үр дүнтэй болохоос Монголын хөгжилд бол том үр дүн байхгүй болчиход байгаа маа. Энийг их ойлгож ухамсарлаж сайд болно гэхээсээ илүү энэ том зөвшөлтсөл үндсэн хуулийн өөрчлөлт дээр л бүх улс төрчид улс төрийн намууд маань анхаараасаа гэж бодож байна. Хэрвээ бид энэ байдлаараа 16 оны сонгуульд сонгогч дээр очих юм бол үнэндээ одоо хэлэх юм аль аль наманд нь аль аль хүнд нь байхгүй. За тэгэхээр би танаас ойдлохоор дахиад эргээд нэг зүйлийг асуумаар байна л да. Та бас өөрийнхөө Facebook пэйж хуудасаараа мэдэгдэжсэн л да. Ер нь ойдлохоо төсөлтэй холбоотой баримтуудыг би бас цувралаар хүргэнэ гэж хэлжсэн. Тэгэхээр энэ тал дээр ер нь та яг ямар баримтуудыг хүргэхээр төлөвлөж байгаа вэ? Боломжтой бол бас нөгөө нэг шалгалтын оюутлогын хөрөнгө анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн тайлан материалуудаас би баг зэрэг ингээд товчилж хүргэж байгаа юм. За нэг нь бол тэнд ажилтдаг гэрээтэй компаниуд нь ажилтдаг ажилчдын цалингийн зөрүү тухайлбал гагнуурчны цалинтай гадаад ажилтдаг өдрийн сая 800 мянга авдаг байхад Монгол гагнуурчин 71 мянга ч авдаг юм уу те. Хэдий ур чадварын зөрүү байдаг байлаа ч гэсэн одоо 25 дахин зөрүүтэй ингэж ажиллаж байгаа нь бас одоо зөвөө буруу гэдэг тэр шалгалтын материалд байгаа юм. Тэгээд цалингийн зөрүүг эхний ээлжинд бол гаргаж тавьсан. Тэнд ер нь олон одоо материалууд байгаа. Би бас эхнээс нь дэлгэж тавьж л байгаа л да. Тухайлбал одоо Монголын тал энэ анхны хөрөнгө оруулалтанд юу тооцогдсон байна вэ гэвэл оюутлогоотой Rio Tinto-гийн одоо тэр бусад компаниуд, охин компаниуд, гадаад ажилтдаг компаниуд, офисуудын захирлын гадагшаа явдаг унааны онгоцны зардал, эхнэр хүүхдтэйгээ зугаалдаг унаа, зочд буудлын зардал, онгоцны зардал. За тэр байтугай эрүүл мэндийн даатгал, Фридландын хаанч гинөө байдаг орон сууцныхын төлбөр, түрээсийг төлдөг. За тэгэл хүүхдийн сургалтын төлбөрийг хүртэл төлдөг. Тэр нь одоо жишээлбэл анхны хөрөнгө оруулалтын зардал орсон энэ төр байх жишээтэй. Энэ бол дэндүү шудраг өршөлт Монголын ард түмэн бол энийг мэд хэрэгтэй гэж би үзэж байна. Эрхтэй гэж үзэж байгаа тэр материалуудыг бол дэлгэж тавина. За тэгэхээр төгсгөл нь би танаас нэг зүйлийг асуу. Та бас өнгөрч байгаа 7 хоногт за барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн цэцлэг улсын хурлын дарга өргөн барьсан байгаа. Энэ хуулийн гол үзэл баримтлалыг та бас товчхон хэлж өгөх. Бид нар санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагууд байна те, банк байна, хадгалан зээлийн оршоо, банк ус санхүүгийн байгууллага байна, ломбард байна. За бусад нь хуультай ганцхан ломбард ямар ч хуульгүй, ямар ч хуулийн зохицуултгүй, хинж тэрийг очиж шалгах хуулийн зохицуулт байхгүй ингэж ажиллаж байна л да. За гэтэл манай иргэдийн дийлэнх олонх нь ялангуяа одоо амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур орлоготой иргэд бол те талхны мөнгөө золгох гээд нэг эмгэж барьцаалдаг юм уу, юугаач бариад гүйдгийн те арай жоохон үнэтэй бариад гүйдэг ломбардаар үйлчлүүлдэг. Дийлэнх нь 60-70% ломбардаар үйлчлүүлдэг. Гэвч энэ одоо ямар ч хуулийн зохицуулт байхгүй, хэний ч харьяанд биш ингэж дураараа үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага болчиход байна л да. За дээрэс нь хулгайн бүх одоо эд хэрэгсэл хулгайн юмнууд дандаа ломбардаар байршдаг, дамжуулж одоо зарагддаг те. Гар утас одоо юу гэдэг юм те, иймэг бүгчнээс ахуулаад те. Тэгэхээр энэ бүхнийг зохицуулах зайлшгүй хэрэгтэй байна. Тэгээд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай хуулийг санаачилж өргөн барьсан. Энэ бол манай иргэдийн санаачлага байсан. За бас манай шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга магнадын талаар олон одоо бас санал гомдлууд ирсэн байсан. Ингээд ярилцаад манай магна бас энэ боловсруулалтанд туслаад ингээд би өргөн барьж байгаа. За бид нар энд ерөнхийдөө гол зохицуулт бол санхүүгийн зохицуулах харьяанд харьяалагдана. Тодорхой эрх авна. Тэрний үндсэн дээр юу хийн ломбардын үйл ажиллагаа явуулна. За хүмүүсээс барьцаалсан мөнгөө, барьцаалсан хөдлөх эд хөрөнгөө хадгалах одоо тусгай сейфтэй юутай байна. За хэд доогуур үнэлж авдаг ийм байж болохгүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хүртэл барьцаалж эхэлсэн ба. За хүүнүүд нь одоо хөрөнгөөсөө шалтгаалаад янз бүр байх жишээтэй ийм байж болохгүй гэдгийг хуулиар зохицуулж байгаа. За дээрэс нь хугацаанд мөнгөө төлөхгүй бол нөгөөх нь одоо зарцсан, үрцэн гэд маш бага үнэлээд ингээд сууж идэг тийм. Ийм луурыг гаргахгүй тулд тодорхой хугацаанд заавал эзэнд нь өөрт нь мэдэгдэх. Тэгээд одоо дуудлах худалдаанд оруулах, доод үнийн хязгаарыг яаж тогтоох вэ? Гэх мэтчлэнгийн хуулийн зохицуултыг хийсэн байгаа. Өөрийнх нь эд хөрөнгө биш бол түүнийг одоо авахаас барьцаанд авахаас татгалзах гэх мэтчлэнгийн те ийм хуулийн зохицуулт хариуцлагуудыг хийж өгсөн. Тэгээ хилцүүлгийн явцад илүү боловсронгуй болох байх гэж бодож байгаа. За баярлалаа.
Зарим үзэгчтэй улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсээс бэлтгэн хүргэдэг. Улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн шинэ дугаар өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Уянга оролцлоо. Танд баярлалаа.